За багийн тасгалгчаар Эрдэнэбаатарын инх төгс багтаагаж иж байгаа. Эхний тойрог дээр Кожи Цузурубара гэж Япон мэрэгжилтэй очраад буцаасан. Тэгэхдээ бас эмхтэй богтой ажиллаж исэн тасч өгч байна те. Өмнөх давт торноос утсан. Одоо жоохон дээгүүр явуулах бах. Торны иргэд орж иж байна. Дэвид Келли Брайантын давтгаа явсан. Бүрдгсийн алтар сулраад орсон. Чойжсрэнгээ зогсолоо. Дөрийн давтхан дээр Цэс Солчрын давтханыг алтар барьж байна. Чойжсрэн Харьяарла алдгүй гараад ирлээ. Золбоо. Хоёрын араас Абдушиг алдгүй дутлуулсан. Гэрэл цолом давтгаа алдсангүй. Чойжсрэн давтгаа алдсангүй гол. Алин дөрөв 5 он авчиж байгаа. Малжав давтханыг авгаалсан. Хоёр дээр холбож байгаа хөлтөөр очиж байгаа мана. Хоёрд нь пас өгсөн. Абдушийн давтгаа ганцхан алдтаа гарч ирсэн билээ. Алириза Абдуш 25-21 харьцаатаагаар Эсжокс ихний үедээ тэгж хашлыг авлаа. Тоглолтын их үе учраас өсөлтөд давтаа явуулах бах. Чупагийн давтгаа тэр хатас болтолсон гарчлаа. Дэвидийн давталт Келли Брайантын давтгаа явсан. Өргөлийн хаалт буцаалаа. Дахиад Келли хаалтыгаар орж ирсэн. Анх эрдээ хамгаалгой. Абдушион. За Абдуш дээр хоёроо хаалгаж ирлээ. Цэс Солчрын багад нгаалж байна. Мөнхөргөл мастрыг хүшин дийгээс авлаа да. Хаалтнаас гаргасан Дэвид. Хоринхойр 17. Периалас болтоод хууралт явлаа. Лукас Шупагийн хамгаалалттай улсаараас Цэс Солчрын хууралт. Ад зэрэгдэн давтгаа ард хамгаалтан дээр ойлголцсонгүй. За соёл эрдний тэргэлийг гаргаж үзэх юм болов. Нэг тал дээр оноо явахгүй байгаад байна. 20-9-оор хоёр дахь хийсэн тоглолт ажилладаг авч ээлжээсаг 1-1 болгосон зүйлээ Митоны тов. Чойжсрэнгийн авлалт. Гасада хаалтны гартад утгасан ард Чойжсрэнгийн хамгаалалт харамжтай болсон. Келли Брайантын давтгаа. Цэс Солчрын хууралт явсан. Хаалтны гартад тоглоод оруулж байна. Солчрын маш ухаалаг тоглолтыг харууллаа. Болсон. За доогуур хэмжүүлэлтэн дорос солбжогод хоёрын араас давтгаа явуулсан. Абдуш хамгаалтаас өсвөн дээр гэрэл цолмод атлаа. Яасан үгүй. Унчва. Хоёрын атаа хуурсан. Алтнарыг хамгаалж болсонгүй. Бүрдгсийн давталт. Тарваж гоё орж ирж байна. Батцөөрөөр давтгаа явсан дөрүлээд өсөрцөө. 3-яар. Таталтайцсан. Гол Чойжсрэн сулруулж яваад таталт оновчтой боллоо. Гацын алттай Лукас Шупа дээр тунгой задлж шүү Бүрдгс. Алтуудыг Хоёрын Абдуш ганцхан алттай явлаа. Дэвидийн хамгаалт сайн болсон. Араас Содог нутгаа. Батцөөрийн нутгаа явуулсан. Эсхүүгийн өргөл хаалтар усаалаа. Дахиад Батцөөр дараагийн мөмөг хуур одор олсон муруу авалталцсан. Хаалтар нутгаар талбад хамгаалж байгаа мөмөг алдаа болчлоо. Бэлэгтийн давалт. Гарч давалтанд долоон гадна унтсаа. Батцөөр зулдаад оновчтой сайхан пас өглөө. Дараагийн мөг топсод явсан Батцөөр пасаа өгсөн. Келли Брайантын давталгаа дараагийн боломжийг алдсангүй. Келли Хой пас. Намын давтгаа сонгосон. Оргидын давтгаа Келлиг хамгаалалт харамжтай болсон. Дөрөв дөрөв хавлт өгсөндөө Батцөөр шууд хаалтнаас ойлгоод авлаа. Дараагийн давталгаа Абдуш 2 дээрээс явлаа. Дарсан Садаг нутгаа
Сугууруу зогсон. Гартай бүгэн хамгаалахгүй маа болооч. Зэ солчрын давуулт. Батцүрийн товтлоо. Бүрэндгсийн хаалттай хурдад оголсон хамгаалтаас ороод ирлээ. Кэли Брайант дөрөвдөр холбогдсон Батцүрийн товтлоо. Хамгаалгаа юу анх эрдэнэ хамгаалалт. Сэрэг товтлоо байхгүй байгаа байна да. Митонит гол. Ахад Батцүр явна. За Батцүрийн бөмбөг орцсон шүү. Чупагийн товтлоо. Лукас Чупа онооны дэвтэй боллоо. За Рамза тэнцүүлж явсан энэ удаа Митонит гол 3 дахь хэмжээний тоглолтын ажил авах боломжтой хаан дээр очиж байна да. Батцүр пас өгсөн. Хоёр араас товтлоо явуулах нэ Абулушийн товтлоо. Бүрэндх сулруулаад оруулж байна. Дэвид гişэлийн товтлоо явуулсан. Хамгаалтнаас мөнгө талбаагааднасаа нэдэ зэгцгэл хамгаалаад Абулуч. Яа тэнцэж явсаргаад 35-33-аар тоглож хийдэгдлээ. Митонит Азжиргалын давуулт. Азжиргалын хамгаалт гоёлсон. Ингэж л тоглоод байгаа юм да. Азжиргал CS олчрын хоёр тогтмолгоор тоглож байгаа нь. Гэр гой зүтгэлтэй бөмбөг талбайгаа мэдүүлсэн юм тоглол харагдаж байгаа юм л да. Хаалтан дээр тэр довтлоон дээр хаалтныгаар энэ тэр гоё мэдээж зогсож байгаа энэ тэр. Гоё шүү. Дэвидийн давуулт. Батцүр нэгдүгээр өмдөр гоёга чойж өсрөнгөр тохоо явсан. Чупагийн хамгаалт харамжтай боллоо. Иргэд холбоод өгсөн. Содогийн товтлоо. Абулуч алтар сулраж орсон. Дөрөв дээрээ холбоотой болсонгүй. Хорны ирэмрүүд өтгчлээ дээ. Тэргэлийн давуулт. За энэ сулмгрүүдээр тохоо одоо явуулаад байх хэрэгтэй л байна. Хоёрын Абулучийн товтлоо. За хоёрын Here comes up. Here comes up. Садагийн товтлоо. Садагийн товтлоо дараагийн товтлоо ганцхан алтай явсан. Надад тогтоож болсонгүй. 11 онооны тэргэлээ. За энэ үедэр бол оноо дэш нь гаргачих нэ. За Лукас Чупа дээр Баатар Монголын гимэлэг сулруулж авах явсан. Шугамруу товтлоо ухааныг анх эрдэнэ хамгаалаад Дэвидийн товтлоо. Абулучийн товтлоо энэ хоёрын алтныгаар товтлоо оруулсан идэж шугам шиг эсэржээ. 5 дахь хойжил оноогоо бүтэн авчих учраас Натур Баксын дээр хүснэгтийн 5 руу орчиж байгаа юм байна да. Сүүлийн давалт орсонгүй 25-17-оор шийдвэрлэх дөрөвдүгээр хэмжээний тоглолтын төсөлийг хийснээр Говьт аймгийн Митонит гол улирлын 5 дахь хожидоо авч өснөгтийн байр дэшиллээ.